Та бүхний амрыг ирээ. Би халах монголчуудын хаан гардын тухай мэддгээс хаваалцах зорилгоор видео хийж байгаа. Тэгээд халахын соёлыг бусад монголчууд маань сайн мэддгүй ч юм уу одоо танилцаагүйгээс болоод одоо шүүмжлэх тийм явдал гарч ийн л да. Тэгээд одоо хаан гардыг одоо энтгэг төвдийн юм гэж их шүүмжилдэг. Бас нэг одоо хаан гардын талаар ойлгодгүй юм нь болохоор одоо жишээ нь тэр ам могоо буюу улсын могоог гартаа бааддаг явдал юм аа. Энэ нь одоо жишээ нь их ойлгомжгүй байна. Монголчууд одоо ус мус шүтдэг шүү дээ энэ төр гэж байгаа. Тэ монголчууд яг ус шүтдэг. Гэхдээ л усыг шүтдэг гэхэд бас хэцүү. Тэгж хэлэхэд хэцүү. Тэгээд яагаад энэ ам могоог ингэж бааддаг юм бэ гэж. Монгол хүнд одоо жишээ нь буруу хэлж зөв ойлгох тийм ухаан байдаг гэж ярьдаг. Тэгээд энэ ам могоог дарах, ам могоог зуух гэдэг нь одоо ам дарах, ам зуух гэдэг үгтэй холбоотой. Тэгэхээр энэ ам зуух, амьдрах гэдэг үг нь болохоор мэдээж хаан гарттай холбоотой юм. Тэгээд усыг дарж байхгүй бол одоо ерөнхийдөө хэцүү. Лус гэдэг маань мэдээж ам амьдрал, гэхдээ жоохон дарж байхгүй болохгүй. Тэгээд хаан гард маань мэдээж жигүүртний эзэн. Жигүүртэн гэхээр одоо бичийн бүхэл далавчтай амьтад орно. Одоо шавж хорхооноос ахуулаад шувуу хүртэл. Тэгээд жижигхэн шувуу юунд сонирхолтой вэ гэхээр мэдээж жижигхэн шувуу болохоор жижигхэн хорхоо шавжинд сонирхолтой байна. Томхон шувуунууд болохоор одоо жишээ нь одоо нэг зурам одоо жишээ нь хулган огтон ч гэдэг юм уу, могооч гэдэг юм ерөнхийдөө нэг тийм хортой амьтантай тэмцсэн байдаг. Тийм учраас одоо жишээ нь шувуу болохоор одоо байгаль өөрийгөө тэгэж аврах одоо жишээ нь тэр усыг дарах тийм хүчийг илтгэдэг. Хэрвээ одоо жишээ нь зарцаа үржээд одоо жишээ нь зарцааны нүүдэл болох юм бол тэр уус оронд одоо гамшиг нөөрлөн. Одоо жишээ нь хамаг шувуу одоо бор шувуугаа халаад яачих юм бол тэр одоо жишээ нь ялаа малаа энэ одоо дийлдэх юм байна. Тэгэд ялаа бол одоо уг нь өндөг гаргаж үрждэг усын амьтан гэж нэрлэгдмээр амьтад. Гэхдээ ялааг бол одоо жишээ нь хүн үнийг одоо жишээ нь зоодгаас нь үзээд таман амьтан ч гэж ярьдаг. Тэгээд хаан гард маань одоо өөрөө тийм одоо жишээ нь байгаль ихийн одоо хортонтой тэмцдэг тийм хүчийг одоо биелэгддэг. Тийм учраас хаан гард маань өөрөө юу байдаг? Эрлэг ном хааны илч байдаг. Энэ одоо жишээ нь энэ одоо итгэл бишрэл нь одоо төвдөөс гаралтай юм аа гэх юм бол үгүй. Яагаад гэвэл төвдөөд маань эрлэг ном хааныг одоо яагаад эвэртэй байдаг талаар тайлбарлаж чаддаггүй. Дээрэс нь одоо жишээ нь энэ хаан гардыг эмхтэй биш эрхтэй гэж үздэг. Тэгээд юу яадаг? Тэр гурван үндгийг нь одоо монгол хүн ус чандмын нэрд нь, ургамал чандмын нэрд нь, амтан чандмын нэрд нь гэж хэлж байхад төвдөөд болохоор тэр гурван эрд нь болохоор одоо буддагийн гурван үнэн энтер гэж буддагийн гурван үнэн сургаал мургаал энтер гэж хэлдэг. Тэгээд энэ эвэртэй шувуу маань өөрөө одоо ирээдүйн будда хурж ирж одоо юм хумыг хортноос зэвэрлэж өгнө мөгнө гэж ярьдаг. Тэгээд ирээдүйн будда эвэр мэвэртэй байх хэрэг их тийм сонин хачим байгаа сте тий. Тэгээд халах Монголын одоо эхнэр хүн одоо ийм том хаан гардын даалгавчийн одоо биелэгдсэн тийм усны засалт хийгээд тэгээд гартаа ийм хөх өнгийн хадаг бариад тэр хадган дээр одоо мөнгөн аяганд одоо жишээ нь сүү тэ айрыг хийгээд одоо зочноо угтдаг тийм ёс байна. Энэ нь болохоор яг одоо тэр хаан гардыг одоо шууд дүрсэлдэг. Энэ нь болохоор сайхан Монголын сайхан уламжлал юм. Тэгээд бие биенийхээ уламжлал соёлыг сайн мэдчихвэл зүгээр байна. Тэгээ ингээд шүүмжлээд байвал онцгүй байна. Анхаарал тавьсанд баярлалаа.